За үзэгчтэй бид улсын 3 дугаар төв эмнэлгээс цуврал нэвтрүүлгийг бэлтгэн өргөж байгаа. За бидний өнөөдрийн онцолж байгаа тасаг бол чих хамар хоолой мэс заслын тасаг. За энэ одоо чих хамар хоолой мэс заслын тасаг бол жилдээ одоо нэг 1600 гаруй хүнд одоо мэс заслын тусламж үйлчилгээг одоо хэд хэдэн чиглэл төрлөөр бол үзүүлдэг. За одоо өнөөдөр яг энэ одоо тасгийн үйл ажиллагаатай бид бүхэн танилцуулна, нэвтрүүлэгт анхаарлаа хандуулна. Өдрийн мэд. За чих хамар хоолой мэс заслын тасаг гэхээр бас одоо ямар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ яаж үзүүлж байна? Та тасгийнхаа бас үйл ажиллагаанаас танилцуулна шүү дээ. За юуны өмнө би тасгийнхаа үүсэл хөгжлийг нэг тавчхан ярих гэж бодож байна. Ер нь 1954 онд эрүүлгийг хамгаалах яамны сайдын тушаалаар Монгол улсад мэслийн анхны больниц нэгдсэн, байгуулагдсан. Тэр нь болохоор одоогийн манай улсын 3 дугаар төв эмнэлэг байгаа. Улсын 3 дугаар төв эмнэлэг дотор одоогийн бүх одоо мэслийн эмч нарын багш гэгддэг Түндвийн Шагдар Сүрэн багш маань санаачлаад чих хамар хоолой мэслийн тасгийг ерөнхий мэслийн тасаг дотор 15 ортоор байгуулсан юм төвтэй. Тэгээд нэг бидний бахархаж явдаг зүйл болохоор Шагдар Сүрэн багш маань тухайн үеийн ер нь одоо ардын хувьсгалаас хойш зөвлөлтийн мэргэжилтнүүд Монгол улсын бүх одоо салбаруудад зөвлөлтийн мэргэжилтнүүдийг бусад одоо бүх салбаруудад ингээд боловсон хүчнийг бэлдээд дадлагжуулаад сургаад ингээд манай улс орн бол их одоо бүтээн байгуулалтын жилүүд байдаг. Тэрний нэг жишээ нь бол манай Түндвийн Шагдар Сүрэн багш болохоор зөвлөлтийн мэргэжилт нь профессор Добромилский гэдэг хүний одоо юугаар дадлагжиж чих хамар хоолой эмчийн мэргэжил эзэмшсэн байдаг. Тэгээд одоо манай энэ одоогийн чих хамар хоолой тасгийн үүсгэн байгуулагч нь одоо Монголын анхны чих хамар хоолой эмч Шагдар Сүрэн багш. Цаашдаа болохоор зүрхний мэслэлээр мэрэгшээ зүрхний мэслэл эмч болсон юм мундаг хүн байдаг. Тэгээд тэр тусмаа бүр анхны анагаах ухааны докторийн зэргийг яг тэр гүйлсэн булчирхай авах мэсцлийн сэдвээр хамгаалж ирсэн юм мундаг хүний үүсгэн байгуулсан тасагт бид нар ажиллаж байгаадаа маш их баяртай. Тийм байх тий. Тэгэхээр та бас одоо ингэ үргэлжлүүлээд гоё тасгаа танилцуулсан явууч. Чих хамар хоолой мэсцлийн тасаг гэхээр ер нь одоо тий өнөөгийн одоо нөхцөл байдал ер нь ямар хуу ямар төрлийнх нь гэх юм уу те илүү төлхөө орж ирэх хүмүүс манаас одоо юугаар тэр зовлон өвдөж байна. Юун дээр анхаармаар нь мэдээж одоо энэ тасаг учраас ямар одоо нэг шинэ тутам гарч байгаа те ханы хөл хөгжилтөг хэр хөл нийлүүлж алхаж байгаа вэ гэдэг ингээд энэ талаараа бас яриа бол сонирхолтой болоо те. Манай тасаг болохоор одоо 20 ортой. Тэгээ 8 эмч 10 сувилагчтай. Тэгээ зөвлөх эмчтэйгээ ингээд нийт 19 өнөг бүрэлдэхүүнтэйгээр ингээд чих хамар хоолойн тусламж үйлчилгээ Монгол улсын баруун 8 аймаг тэгээд сонгоны архин Баянгол дүүргийн иргэдэд тусламж үйлчилгээгээ үзүүлдэг. Тэгээд тэрнээс гадна нөгөө иргэд өөрсдөө өсөх юм бол бас манайхыг сонгож ирж үйлчлүүлдэг ийм онцлогтой байгаа. Үүнээс гадна бид сүүлийн үеийн шинэ дэвшилт технологиг бол үйл ажиллагаандаа маш өргөнөөр хэрэгжүүлж байгаа. Хамгийн одоо сүүлийн үеийн олд амжилт гэх юм бол мэдрэлийн мэслийн тасагтай хамтраад өнчин тархины хавдар авах мэслийг хамрын хүрцээр дурангийн аргаар авах мөн чихний хүрцээр одоо чихний хүрцээр тархины хавдрыг авах мэслүүдийг бол өргөнөөр нэвтрүүлж байгаа. Ер нь дэлхийд дахинд бол ингэж хамтарсан багаар хаалгаа хийж илүү одоо хүний амьдралын чадварыг дээшлүүлэх ийм мэсэл болж болоо. Зөвхөн одоо тархины мэслийн тасаг, зөвхөн чих хамар хоолой мэслийн тасагт хийх гэхээсээ илүү хамтраад хийвэл илүү үр дүнтэй ийм оновчтой ийм шийдэл гардаг ийм эмгэгүүд байдаг. За одоо ингээд энэ бол хэвтийн имчилүүлэх хэсэг тасаг байгаа шүү дээ тий.
Энэ болохоор хэвтийн эмчлүүлэх тасаг тэгээд мэслийн хэсэг гэсэн ийм хоёр хэсэг. Тэгээ амлалтаарт бол манай 3 кабинет ажилладаг байгаа. Чих амар хоолын кабинет, дуу авиа судлалын кабинет, тэгээ сонсголын кабинет гэсэн 3 кабинет үйл ажиллагаа явуулдаг, онцлогоо хийгддэг. Түнгийн үзлэг хийгдэж байна. Танайлбалт ихтэй юм зөөртэй. Тэгээд төвхийн цацлага имчилгээ, өрөвслийн эсрэг имчилгээ явж байгаа үйлчлүүлэгч. Тэгээд давхар хамрын таславчийн мөрөлттэй нис засалд орохоор бэлтгэгдэж байгаа. Энэ нөгөө хамрын таславчны морилж ер нь хэлбэг юм шиг байна тийм. Ер нь бол нэлээд хэлбэг тохиолддог тийм. Гэхдээ ингээд нөгөө морийг гингүүтэл заавал ингээд хагалгаанд ороод авах хэрэгтэй мó заавал онцгой нөгөө хагалгааны заалт гэж юм байгаа бох тийм. Тий. Яг нь нөгөө эрүүл хүмүүсийн 50% нь бол хамрын таславчийн мөрөлт байдаг. Тэгэхдээ энэ нь нөгөө амьсгал цаад болоод ах юм бол мэс заслын асуудал яригддаг гэсэн. Чих хамрын таслын засгийн сувилагчийн одоо үүрэг рол юу гэдэг юм бол намайг бол инх төвшин гэдэг. Би чих хамар олон мэслийн засгийн үзлэг болтын сувилагчаар ажилладаг. Улсад 22 дахь жилдээ ажиллаж байна. За манай чих хамар олон мэслийн засгийн онцлог энэ яг сувилагчийн онцлог гэх юм бол би тухайн үйлчлүүлэгчдэд одоо мэслийн болт, шархны болтыг хийх, дээрэс нь эмч хүнээ үзэх энэ арга хэмжээнд бол би бэлтгэгчээр тусалж оролцдог. Дээрэс нь энэ өрөөний багаж тоног төхөөрөмж, за тэгээд энэ багажийн бүрэн бүтэн байдал, эд аж ахуйн бүрэн бүтэн байдлыг бол яг гардаж бэлэн байдлыг нь хангаж тэрийг нь хамгаалж ажилладаг. Манай чих хамар хоолой мэслийн засаг нийт 10 сувилагчтай. За 9 бакалавр, 1 магистр сувилагч ажилладаг. За эндээс 3 сувилагч нь мэс заслын хагалгааны хэсэгт ажилладаг байгаа. За манай сувилагч нарын 80% нь бол мэс заслын сувилгуу, яралтай тусламж, эрчим тэмчилгээ, чих хамар хоолойн сувилгуу гэсэн төрөлцсөн нарийн мэргэжлийн курс хийсэн. Дандаа ийм чадварлаг ийм хамт олон бол тусламж үйлчилгээ иргэдэд бол үзүүлдэг. Манайхаас тэргүүлэх зэрэгтэй 2 сувилагч, за ахлах зэрэгтэй 3 сувилагч бол одоогийн байдлаар ажиллаж байна. Цаашид бид нар шинэ орсон 2 сувилагч мэс заслын нарийн мэргэжлийн курст сурах гад нэг нь одоо суралцаа явж байгаа. Нөгөөх нь 10 сарын дараагийнхаа курс суралцахаар ингээд төлөвлөсөн байгаа. Ер нь манай сувилагч нар бүгдөө одоо төлөвлөсөн нарийн мэргэжлийг хийсэн сувилгын тусламжийн үйлчилгээг бол яг нөгөө газар дээрээ хүмүүст одоо өргөн хүрээний ийм тусламж үйлчилгээ үзүүлдэг. За намайг Бачулун гэдэг улсын 3 дугаар төвийн эмнэлгийн чих хамар олон мэсэл заслын засгийн их хэмжээр одоо 2008 оноос хойш ажиллаж байна. За ингээд 2008 оноос гэдэг чинь одоо бараг 16 дахь жилдээ л ажиллаж байгаа. Тус эмнэлэгт буюу одоо улсын 3 дугаар төвийн эмнэлэгт 14 оноос хойш ажиллаж байгаа. За тэгээд миний хийдэг зөглөн тохиолдох асуудал бол ерөөсөө чихний мэсцлийн асуудал. Чихний мэсцлийн асуудал буюу одоо энэ нөгөө нэг нийт ард иргэдэд байгаа сонсгол бууралт, сонсголын алдагдал тэр талын чиглэл рүүгээ илүү их төлхөө мэрэгсэн гэж ойлгож байна. Одоо хүмүүсийн дунд одоо сонсголт буурах гэж юунаас болж ямар асуудал байна? Хүмүүс өөрсдөө алдаад итгэлтэй юм гаргаад байна уу? Эсвэл бүр үнэхээр одоо цаанаасаа тийм одоо төрөлхийн гэдэг шиг тийм онцгой тохиолдлууд байна уу тийм? За энэ бол яг одоо бол орчин үед нөгөө шинжилгээний багаж тоног төхөөрөмж илүү их сайжирсантай холбоотойгоор бас удамшлын гаралтай сонсголын алдагдлууд бол онцлогдож байгаа. Магадгүй одоо нэг 5-10 жилийн өмнө гэх юм бол нөгөө онцлогооны багаж төхөөрөмж чадамж бүрдээгүйгээсээ холбоотойгоор сонсголын алдагдал бид нар үүсчихсэн. Тэрийг болохоор удамшлын шалтгаантай юу, шалтгаангүй юу гэдгийг бол тухайн үед нь тодорхойлж чадахгүйсэн. Одоо бол харьцангуй техник технологи, шинжилгээний багаж тоног төхөөрөмж, шинжилгээний арга зам илүү их сайжирсантай холбоотойгоор бас удамшлын холбоотой, гений холбоотой сонсголын алдагдлууд бол тодорхойлогдож, онцлогдож эхэлж байгаа. Бид нар бол өмнө нь бол яг гэхээр энийг бол ерөөсөө нөгөө нэг гений түвшинд нь оншилж чаддаггүй байсан. Одоо бол гений түвшинд нь оншилж чаддаг болчиход байгаа. Тийм учраас энэ дээр одоо генийн түвшинд буюу удамшлын шалтгаантай сонсголын бууралт байна уу? Эсвэл бол олмын шалтгаантай сонсгол байна уу гэдгийг нь тодорхойлох бүрэн боломжтой болчиход байгаа. Одоо за тэгээ одоо нийт өвчлөл гэх юм бол одоо манай
3 дугаар эмнэлгийн чих хамар олон мэдцлийн засгаар одоо чихний энэ асуудалтай сонсгол алдагдaltaй хүмүүсийн нийт тохиолдлуудыг бодоод үзэх юм бол нэг 80-аас 90% нь бол ерөөсөө олдмол шалтгаантай. Олдмол буюу хүн нөгөө нэг амьдралынхаа хугацаанд амьдарч байгаа хугацаанд ямарваа нэгэн байдлаар дунд чихний буюу үрвслэр өвчнөөсөө шалтгаалаад эмчилгээгээ сайн хийгүйгөөсөө шалтгаалаад сонсголын алдагт үүсчихэд байгаа юм. Нөгөө үлдсэн хувь нь болохоор одоо удамшлын шалтгаантай сонсголын алдагт үүсэх тохиолдол байгаад байгаа юм шүү дээ. За энэ тэгээд нөгөө нэг энэ дотор чинь олдмол шалтгаан гэдэг чинь дотор олон янз явж байна. Мэдрэлийн шалтгаантай байна уу, гэмтлийн шалтгаантай байна уу, архаг үргэлжлэх байна уу, зочмын үргэлжлээс байна уу гэдэг зэрэгээс шалтгаалаад ямар сонсголын алдагт үүсэж байна вэ гэдгийг нь тухайн нарийн мэргэжлийн чих хамар олон эмч маань өөрөө онцлоод тодорхойлох хэрэгтэй болчихж байгаа. Улсын 3 дугаар төвийн эмнэлгийн чих хамар олон эмч заслын дуу судлалын кабинет гэж юм байгаа. Энэ кабинет гэх юм бол өнөөдөртөө бол нормондоо бол 24 үнцэх хэрэгтэй байдаг. 24 үнцэх хэрэгтэй байдаг. Яг өнөөдөр бол яг 24 үнээр бол үзэж чаддаг. Давтан үзлэгтэйгээ нийлээд 120-оос 130 үздэг. Их байдаг. Их байдаг. Үзлэг их бол их байдаг. Яг үндсэн цагаа авсан буюу амлалтын үзлэгийн цаг авсан хүмүүс нь болохоор 24 байх хэрэгтэй байна шүү дээ. Энддрийн завсраагаар нөгөө давтан үзлгүүдээр нь орж ирдэг байна. За зарим нэг зовиртой хүмүүс орж ирдэг байна. Хурц өвдөлттэй улсууд байна. Цаг авах гэхээр цаг нь боломжгүй улсууд байгаад байдаг байна. За ийм нэг тийм шалтгаанаас болоод нөгөө үзлэгийн ачаал бол ихсдэг. За энэ үзлэг дундаас за яг зүгээр яг үзлэгийн цаг авсан 24 хүний дундаасаа гэж бодох юм бол өнөөдрийн стандарт цаг авсан хүмүүсийн дундаас зүгээр дүгнээд хэлэх юм бол чихний өвчлөлттэй хүмүүс бол 50-60% нийцэлдэг. Их байдаг. 50-60% нийцэлдэг. За тэгээд нөгөө 120 чинь нэмээ явах юм бол баг үзлэгийн маань 80-аас 90% чихний асуудалтай эмгэгтэй хүмүүс ихэвчлэн асуудал ордог доо. За бид улсын 3 дугаар төв эмнэлгээс цуврал нэвтрүүлгийн хүргэж байгаа. За бидний энэ удаагийн дугаарт багтаж байгаа бас нэгэн албад дурдахгүй өнгөрөхгүй байхын аргагүй энэ алба бол совилхоо алба. За улсын 3 дугаар төв эмнэлгийн нийт хүний нөөцийн 45%-ийг совилогч тусгай мэрэгчлэлтэн эзэлдэг. За эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд бол эмчээс гадна одоо совилогч одоо бусад энэ одоо мэрэгжилтнүүдийн одоо үүрэг оролцоо бол маш их байдаг. Улсын 3 дугаар төв эмнэлгийн совилгын алба нь совилгын тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна мөн одоо улс орон даяар одоо совилогч энэ одоо совилгын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа мэрэгжилтнүүдтэй одоо сургалтыг зохион байгуулдаг, тэдний ур чадварыг, ажлын нөхцөл байдлыг сайжруулахын тулд одоо тасралтгүй сургалтыг явуулж байдаг. За тухайлх юм бол хөдөө орон нутгийн совилогч нарыг одоо ажлын байранд чадахжуулах, сэлхэн ажилуулах, за хөдөө орон нутагт нийт шаардлагатай мэрэгчлэлтэн ажилуулах чиглэлээр нийтдээ 10,300 гаруй совилогч тусгай мэрэгчлэлтнүүдийг бэлтгэсэн энэ одоо зүйл бол одоо энэ 3 дугаар эмнэлэгт харьяалагдана. Улсын 3 дугаар төв эмнэлгийн хувьд эрүүл мэндийн салбартаа одоо анхны совилхуу эрхэлсэн орлогч даргыг одоо 2023 онд анх ажилуулад совилхуун шинжилгээ ухааныг хөгжүүлэх одоо үүсэд энэ нь бол одоо маш том хувь нэмэр оруулсан гэж бол эмч мэрэгчлэлтнүүд бол үздэг. За совилогч мэрэгчлэлтний гэх одоо чадвархжуулах, боловсролын түвшинг нэмэгдүүлэх мөн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах маш олон өөрчлөлтүүд, шинэлэг алхмууд үүнтэй уялдаж одоо бий болсон гэдгийг бол албаныхан бол хэлдэг юм билээ. За нийтдээ бол улсын 3 дугаар төв эмнэлэгт 23 тасгийн ахлах совилогч одоо байна. Тэгэхээр одоо ахлах совилогчид бол одоо нэгдсэн нэг бодлогоор совилгын тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэх энэ одоо үйл ажиллагааг зохицуулдаг, зохион байгуулдаг одоо хүмүүс юм аа. Ингээд үзэгч та бүхэн бас үргэлжлүүлээд совилгын эрхэлсэн дэд захирал одоо Тунгаамагийн яриаг бас үзэгч танд хүргэж байна. Энэ ер нь эмнэлгийн үйл ажиллагааны ихэнх энэ одоо совилогч мэрэгчлэлтэн гүйцэтгэдэг. Үйл тусламж үйлчилгээний бараг 70% нь бол совилогч мэрэгчлэлтэн гүйцэтгэдэг. Гэхдээ эмч совилогч хоёр багтаж нэг баг болсноор энэ тусламж үйлчилгээ чанартаа тэгээд мөн одоо үр дүнтэй
тусламж үйлчилгээ үзүүлэх гол суурь нь болдог. За манай нийт улсын 3 дугаар төв эмнэлэг маань 400 гаруй соёлог тусгай мэрэгжилтэнтэй энэ эмнэлгийн хүний нөөцийн 46%-ийг бол соёлогч мэрэгжилтэн бүрдүүлж байна. За бид нар бас лавлгаа шатлалынхаа хүрээнд бас тусламж үйлчилгээг үзүүлэхдээ маш олон чиглэл савлагч нарыг бас бэлтгэж байна л да. За өөрөөр хэлбэл үндсэндээ бид нар 55 төрлийн тоног төхөөрөмжтөөр одоо 400 гаруй савлагч мэрэгжилтэй ажиллаж байна. Тэгээд ихэнхдээ бол төрөлцсөн мэрэгжлийн савлагч нар ажиллаж байгаа. Нийт савлагч нарын маань 79% төрөлцсөн нарийн мэрэгжлийг эзэмсэж байгаа. Ялангуяа харуулт зүрхний шигдээс элчин тэмчилгээ гэдэг чиглэлүүдээр бид нар савлагч нарыг төлхөө бэлтгэхээс гадна бас судсан дотор хоншилгоо хэмжлэгийн одоо бол 2025 оноос эхлээд хийм хөнгөвчлөх хэмжлэгийн савлагч нарыг бас үештаг бэлтгээд ингээд хэлж байгаа. За яагаад гэвэл манайх бас хавдрын тусламж үйлчилгээ үзүүлэх гэж байгаатай холбоотой энэ чиглэлүүдээс сувлагч нарыг бэлдэж байна. За соёлогч мэрэгжилтэн яах аргагүй чанартай сайн одоо тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд өөрөө ур чадвартай байх ёстой, мэдлэг мэрэгжилтэй байх ёстой, ёс зүй харьцаа хандлагатай байх ёстой. Тэгэхээр манай эмнэлэг өөрөөр хэлбэл сүүлийн 5 жилийн хугацаанд дандаа ёс зүй харьцаа хандлагын чиглэлээр зорилттой жилүүд зарлаад за тэр хүрээнд маш олон ажлуудыг бас хийж байгаа. Энэ жил одоо эмнэлгийн захирлын тушаал гарсан оны 2025 оны эхэнд тэр нь болохоор бүх шатны түвшинд одоо чанарыг дэвшлүүлэх жил болгосонтой холбоотой яах аргагүй тусламж үйлчилгээний чанарыг бид нэр сайжруулах чиглэлд ажиллаж байгаа. За сувилгын тусламж үйлчилгээг олон улсын чиг хандлагад хүрэхийн тулд бид нар олон зүйлүүдийг бас хийн. Гадаад сургалтуудад сувилагч нарыг явуулж гин. Ер нь одоо гадаад сургалтад явуулахаасаа гадна бид нар бас гадны өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг өөрийн эмнэлэг дээр нэвтрүүлэх гээд сүүлийн одоо 5 жилийн хугацаанд нийт сувилагчдын 37% нь гадны өндөр хөгжилтэй орнуудад ингээд байсан урт богино хугацааны сургалтанд суралцаад ирсэн. За тэгээ бид нар ирсэн сувилагч нарыг бас өөрийн орондоо нэвтрүүлж байгаа туршлага өөрийн одоо тасагтаа нэвтрүүлж байгаа туршлагаар одоо шин санаа өдрөлгүүдийг зохион байгуулах тэдний туршлагуудыг одоо түгээн дэлгэрүүлэх бусад тасаг нэгжүүд бусад сувилагч нар бас тэрийг одоо нутагшуулах зэрэг ажлуудыг бас тогтмол бас хийсээр байгаа. За олон улсын жижигт хүрэхийн тулд бид нар ялангуяа лавлгаа шатлал зүрх тархиныхаа тусламж үйлчилгээгээр бас олон улсын жижигт сувилагч нарыг хүргэх дэд чиглэлүүдээр бас төлхөө бас одоо зорилттой ажлуудыг хийж хэрэгжүүлээд ажиллаад байж байгаа. За улсын 3 дугаар төв эмнэлгээс бэлтгэн өргөж байгаа цуврал нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Бид өнөөдөр улсын 3 дугаар төв эмнэлгийн чих хамрах холоо мэс цэцлийн тасгаас танилцуулга нэвтрүүлгийг хүргэлээ. За мэдээж одоо мэс цэцлийн чих хамрах холоо мэс цэцлийн тасаг гэдэг бол одоо мэс цэцлийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна одоо яг одоо мэс цэцлийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүн мөн үү үгүй юу гэдгийг бол мэдээж одоо амбулаторих одоо тасаг одоо кабинетаараа дамжуулж одоо тогтоодог. Тэгэхээр энэ кабинет ч гэсэндээ одоо өдөртөө уг нь бол яг цаг аваад үзүүлэх ёстой хүн 24 байдаг ч. За өдөртөө бол эмчнэр одоо яг цаг авсан үйлчлүүлэгч болон нэмэлтээр үзүүлж байгаа үйлчлүүлэгч яарсан сандарсан одоо өвдөлттэй гэх мэтчлэн ийм одоо нийтдээ одоо бараг 100 гаруй хүнд бол тусламж үйлчлэг үзүүлдэг. За кабинетийн хувьд ч тэр мэс цэцлийн одоо тасгийн хувьд ч гэсэндээ нэлээд ачаалалтай одоо хөл хөдөлгөөн ихтэй ийм одоо тасаг байдаг юм байна. Үзэгчтэй ингээд нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа үзэгчтэй.